цаана үзэгчдээ бүтээлч гэр бүлийн шинэхэн дугаар эхэлж байна. Өнөөдрийн бүтээлч гэр бүл нэвтрүүлэгт бид гэрэл, өнгө, хайр гурвын нийлмэл аялалд гарч байна. Аав, ээж, охин гурав бяцхан орлонд ирлээ. Гэрийн уур амьсгалд гэрэл нэмэх, бусдын сэтгэлд өнгө будаг хослуулан дулаан мэдрэмж төрүүлэх бүтээл. Ихэнхтэйгээ танилцаад одоо 14 жил болж байна. Тэгээ одоо 2 хүүхэдтэй. Том маань одоо 14 настай, бага маань 4 настай. Манай гэр бүлийн хувьд болохоор чөлөө цагаараа хүүхдүүдтэйгээ гэртээ л байх юм дуртай да. Одоо аав хүний хувьд тэгэхээр яг нэг хүүтэй байж байгаа охинтой болохоор их зөөлөн болд юм лээ. Бараг охиндоо бүх юма зориулж байна одоогийн байдлаар бол. Охин хүүхд гэдэг бол ер нь бол эцэг хүн их зөөлж өгд юм лээ. Хэр бүтээлч гэр бүлээ гэж юу? Ерөнхийдөө бүтээлч шүү. Тэр хүүхдүүдэд амрал цугаалга янз янзын юмуд ерөнхийдөө идэвхтэй явуулдаг. Хаа гоё газар, тоглооны газар, ерөнхийдөө урлан бүтээл янз янзын газар бүгдэнд нь ерөнхийдөө хүүхдүүдэд явуулдаг. Одоо миний охин ч одоо ерөнхийдөө нөгөө нэг янз янзын нэг будгийн юмнуудаар аягүй их янз янзын юм зураг мураг аягүй их зурах дуртай. Миний охин хүртэл амар сониуд зан хөдлөөл ингээл хараал юм. Тэгэл одоо ээж хоёр хийж үзгээл энэ да тий. Чөлөө цагаараа одоо охинтойгоо зураг зурна, янз янзын нэг ийм эвлүүлдэг тоглоом их тоглодог. Тэгээд гоё зүйл их зүйл сурхаа өнөөдөр. За сайн уу? Манай талын зориг ирсэн. Баярлалаа. Өнгөдөө гэрийн дотор ингээ ширгэн дээр ч юм уу серван эсвэл угаалгын үйлчлэн газруудтай ингээ тавьж болохоор нөгөө чимэгтэй. Тэгээд гэрийн дотоод уур амьсгалыг нөгөө дулаахан хүндээс гоё энерги өгөх тийм гоёлын тийм декоруудыг бас мөн гоё өнөрт тайлбарлууллаа гэх мэтчлэн гар урлаа гэж болох зүйлсийг одоо хийдэг байгаа. За тэгээ хийх үйл явцаар гэх юм бол ерөнхийдөө нэг ийм багцээдэг үсгэд нэг цагаас гарын болдог. За тэгвэл одоо бүгдээрээ гэртээ тавих гоё декорыг болон ламуудыг өөрсдийн хүссэн өнгө даруйгаар хийж үзье. За нэг хатагаа ингээ холио утгах юм штэ. Утгаад нэг ийм гоё хийвэндээгээ гоё юм болох юм байна. Дараа нь гүзээцний хийж авах юм даа. Яг сайн утгаараа доогор нь сайн утгах шүү. Зөв нөх ингээ доороос нь дэвшээ. Энэ тэгэхээр таарсан гэсэн үг багшаа. бүгд юуны хөтлөөд юм гэлээ. За. За. За миний охин хордлаараа ээж нь охиноо төрүүлж штэ нараа. Ингээд за хойл уралдсан минь охин. Уралдахгүй маа за ойлголоо за. Аль хараа минь охин. За хийж байгаа юм дуу хараарай. Хийж байгаа юм дуу хараа шүү минь охин. Мундаг минь охин гараа. За одоо чи өөрөө бэр. Ээжээсээ сайн утгач ш тараа. Доогор нь нөхөө сайн утгах. Минь охин ч будах юмдаа сайн да тий. Тэгэхээр өнгө ихээс өмнө төлөө сайн сэгсэн. За тэгээ өмнөөс ер нь хэд тод оруулах юм? Тод оруулах бол 5-аас 10 тусад өдөг оруулах бол 1-ээс 5 тусад. За одоо миний охин тараа. Тэгээ гоё судалтай өнгө оруулах. За болно охин. За горнхаа тэг хэрхэн авах гэвэл төдөө алдан үлсэн байгаа бөмбөлгнүүдээ туураараа яатаад Эц маань ингээд бүрэн шилжих явах хугацааны 15-аас 20 минут эсвэл хэмжээнээс хамаарат 15-аас 25 минут бүрэн шилжих байна. Яг энэ гипс урлагийн хамгийн гоё юм юм бол хивээ гаргаж авахтай амар гоё байдаг. Гарч ирэнгүүт хивний хилтээр өнгөн ч юм уу өөрөө өнгөө гаргасан даа гэж бодоход энэ гоё юм. За тэгээд тэрнээсээ өөрөө салгаж байгаа тийм юм өөрөө кайф. За ерөнхийдөө одоо бол бидний хийсэн декор маань бэлэн болчихсон. За декорн дээр ингээд дараад үзэхэд халууштай байгаа. Тийм байх тий. Тийм шүү дээ. Нөх энэ дээр тавиад өстэй халуун байна. За тэгээд энэс хайхтай бүх болонгуудыг нь инхи мэшин минь хараа. Ингээд аяд миний охинд айгүй яа. цэцэг гарна. Миний охиныг харин тийм ээ. Цэцэг гарна. Энийг цэцэг гаргач минь ох. За.
За ингэж байгаа. Ваа. Нэр амар халуун гэдэг юм тий. Ийм гоё юм гарч. За энэ декор маань ерөнхийдөө бүрэн хатад дуусах. 24. За. Миний өхнөд нэр хийж Харин чи эдрийгээ гаргасан дээр юм байна. затлаад өгөө. За затлаад өгөө. За хэдүүлээ одоо нөө гоё үнэтэй лаги. Лага болохоор хэдүүлээ энэ сангандаа хин голтогоос дуулаад. За хэдүүлээ ихлэ лааны голоонаа. Лааныгоос тэр сав гэсэн байгаа. За нэг гол аваад. За хэдүүлээ лааны голоо энүүгээр маань. Хэмжтэй. За, одоо нааш юм. За дээр нь. Сайн наагаараа минь охин. Ваа, за болчихсон. За. Би болонгууд лага хайлуулсан баа. Өөрийн гэсэн вакстай байдаг. Вакса тодорхой хэмжээний гараж халаагаад гараж нь буурангууд хэлээс хандаад байхгүй. Саваа юм зүйдөө 70-80% таа хэлээ лага шинэлэх учраас. За, минь охин та болчихсон. Ламан зарцуулах хугацаа ерөнхийдөө бас 15-20 минут байгаа. Хэдүүлээ тэр хоорондоо нороо юугаа бодож байна. Чамны хот бодох юм бэ? За. Одоо нөх юу бодлоо. Одоо нараа будна тийм минь охин. За. Аауд бол охидынхоо хамгийн сайн туслагч, хамгаалагч байдаг шүү дээ. Эхнэртээ охиндоо туслаад инээмсэглэн зогсох аавын нүд хайр хүндлэлээр бэлхэн. Охин биерээ зөөлөн хөдөлгөж, өнгө бүрийг анхааралтайгаар шингээж савна. Жижигхэн гараараа биерээ барьчихсан нүд нь гялалзаж, нүүрэнд нь чин сэтгэлийн инээмсэглэл тодорно. Бодог бүртээ сэтгэлээ шингээж байгаа нь харагдж байна. Энэ үед хүүхдийг дэмжих нь хамгаас чухал. Аав нь охиноо ажиглан зөөлөн инээмсэглэн, ээж нь дэрэгдээс нь өнгөний зохицлыг хэлж өгнө. Харин охин өөрийн төсөөлөл ур ухаанаар бүтээл явуулж суув. Нөхөн. Юу бодмоор? Алиг бодмаар байна. Одоо гоё ийм өнгөөрөө бодчихулаад байна. Өө мундаг за. Тэгээ наадахаар ингээд сараач явах нь штэ. Минь охин. Ингээ гоё. За тэгээ ятуудаа явчихна шүү за. Нөхөн нэг дороо тэгж ихийг нэлэхгүй шүү заа юу. Цаанаасаа хавуулаад тараах нь штэ. Наа тэгж болохгүй нараа энэ хар цагаанаар аваад нараа. Энэ хүүсгэр ингээд цэнтрээр яваад. Одоо юу бодмоор байна? Одоо алиг юм байна. Тэгээ бодвол нөх. Нэг талдаа минийхэн бодгаа уралцсан шүү дээ. Бодгаа минийхэн тараагаараа. Мундаг. Цаав их компьютер. Залхуу нүрчгүй. Маа. Чия. Томнох юм ингээд бодож байгаа. Гүнжи. Энэ ингээд бодлоо.
Гүнжиж намаараа. Тийм гоё юм. Гоё юм. Нэрэ. Вау. Чили вау. Чи одоо юу бодож байна? Яг нэг одоо тэнгэрийн дуушлаа та тий. Гүнж дуусч байна уу? Дууслаа. За. Аав ч бас дууслаа даа минь өхөө. Нэлтэй. Дуусаагүй наа. За одоо минь ах айлыг бодох нь. За. Ховцож байгаа юм уу? Ховцуудж байгаа юм чи. Чөөц лагийн чи. Тэгээд би болчлоо гэж. Аав нь минь ах ийм гой бодцаараа. Ийм гой ягаан цэцэг ургуулаад тараа. За. Яа. Нэг одоо зүлгээ бодчих юм аа нөгөө нар. Энэ нөгөө маань. Өөрөө мэдээлээ. Ингээд зүлгээ юм. Сайн мэдчихлээ. Үгүй ээ, бодолтой ямар удаад юм бэ? Таамнаг хандлагаараа за. Тэгээд дараа нь хийс урлагийн бүтээлээ ийшээ харуулах байхгүй хүмүүс зөндөө олон Чи нөхгүй л дээ. Манай нөхгүй л дээ. Нөхгүй л дээ. Тийм амарх хүн л дээ. Чи яг үг жаргадсан шүү дээ. ээж дэгүүд ээж нь бодох юм уу? За. Аав ээж нь тийм. Чиний багсч байгаа багс тийм. Ингээд. Минийх нөгөө нэгээд мэрэгжлийн багс байгаа. Хөө минийх. За одоо ингээд хараа ингээд. Оо гоёараа. Мундаг. Ингээд нэг гацаа ингээд гоё хараа ингээд. За болцсон. За одоо минийх. Хоёлаа одоо улаан өнгөөр Гүднаа. За минийх бараарай. Би дэш. Улаан өнгө болцсон. За одоо хоёлаа өөр нүрийг гаргах юм шүү дээ. Нүрийг гаргах юм шүү дээ. Би нүрийг гаргана. Оо миний ах нүд нь гаргаж чадах юм чи хоол нэг аавдаа гаргах чил та. Түүх минь арай. Үгүй миний ах энэ арай жижигхэн багсаа нүдийг гаргадаг. Хоол энэ тод өнгөөр гоё юу аачих гоё. За ингээ гоё хараа. Идрийгээ ингээ гоё. Чадаж шүү дээ. За ингээ гоё бодчихно шүү дээ.
За. Ээж нь бодоод байна уу? Энд бас асгаж чаддаг нөө түрүүний салфетг ханилах уу? Маа чиний гарах. Мэдэн гэж чадах. За. Энэ багсаа одоо. За баруун гартаа явж яг нүдэн дээр нь шүмэх. За нөгөө талынх нь. За одоо хоёулаа хүмсэл гэж зураг өгч шүү дээ. Гүнжээ. Гүнжээ. За болцноо. За. За тэгээд тэгдэг. За ойлооч болчлоо дөө гүнжээ тий. Болоогүй. Би бодох юм уу? Чи яасан юм? Ядарсан өмнөхөө. Би юу их вэ? Одоо миний охин дуусах юм шүү. За гис дуусах. Шүгөө. Бараг дууссан юм шүү. Энэ голоор ингээл нараагаар ингээл хараар ингэж гоё явсан шүү. Хоёроо. Хараа өрөөдөө хоёр. Юу бодох юм? Бяцхан охины нүдэнд оч гялалцаж, гараараа бүтээсэн зүйлдээ сэтгэл дүүрэн инээмсэглэн. Лааныг эрэл мэт дулаахан уур амьсгал энхэн игшинд дүрслэгдэж уусан шингэн. Гар урлалаар бүтээл хийж байх явцад жижигхэн зүйл бүтээж байгаа мэт боловч хүүхдийн төсөөлөл, анхаарал, уруухан бүгд хөгжиж байдаг. Мөн хүүхдэд өөрийнхөө шийдвэр гаргах, анхаарлаа төвлөрүүлэх, гоо зүйн мэдрэмжээ хөгжүүлэх боломжийг олгодог. Хамгийн гол нь аливаа шин зүйлийг бүтээн бий болгох нь баяр баясгаланг төрүүлдэг. Тиймдээж охин өөрийн гараар уралсан бүтээлээ харж ээж аав ч гэсэн аз жаргал дүүрэн инээмсэглэх нь манай нэвтрүүлгийн үн цэнтэй хорон байлаа. Гар урлалын буюу handmade зүйлсийг хийхээр хүний сэтгэн бодох чадвар ерөнхийдөө өндөр түвшинд ерөнхийдөө хөгждөг. Дан ганц handmade дээр өнгө гаргах, эсвэл загвар дизайн гаргах гэхээсээ илүү бусад одоо нийгмийн харилцаа тал дээр ч гэсэн сэтгэн бодох чадвар өндөр хөгждөг. Дээрээс нь одоо эдгээр зүйлсийг ингээд хийж байгаагаараа тухайн хүндээ маш гоё юм сэтгэл тайван болгодог, тайвшруулдаг гэсэн үг. Яг хийж явах явцдаа нүунийг тарих унтрна гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг яг энийг хийж байгаа хавцад өөр бусад ямар нэгэн асуудлын талаар ч юм уу бусад зүйлсийн талаар бодохгүйгээр зөвхөн яг энийгээ хийхээр тарих унтраад маш гоё тарих амардаг. Тэр талаас их гоё. Мөн дээрээс нь өөрийнхөө гараар гэртээ тавих зүйлсээ ч юм уу асаахлаагаа хийж гинэ гэдэг нь өөрт нь маш гоё нандин дурсамжтай мэдрэмж болдог. Манай декорнууд ер нь бол айгүй хөөрхөн гардаг байхгүй. Бид надад одоо яг өөр хэлэх үг болдохгүй айгүй хөөрхөн гардаг. Сет олгоод эсвэл ганц дангаар нь ч юм уу сет олгоод ингээд бэлгийн хайрцагт хийгээд хайртай дотны хүндээ өгөхөөр тухайн хүн өөрөө ингээд хараад хүү ямар хөөрх юм бэ, ямар гоё юм бэ гэж авдаг. Яг тэр сэтгэлээрээ тухайн хүндээ өгөхөөр тэр нь бүр л илүү гоё л. Одоо нүг авж байгаа хүн ч гэсэн ингээд хараад нэг юм шинэлэг ямар гоё юм бэ, ямар хөөрх юм бэ, эндэж тавьдаг юм уу, тэндэж тавьдаг юм уу гэдэг нэг юм хэл өндөр авдаг манай хөгжлөөлөгч. Гар урлалын одоо ямар нэгэн handmade зүйлсийг хийх юм бол гоо зүй талаасаа гэртээ тавихад бол энэ миний гараар хийсэн зүйл шүү дээ. Тийм учраас өөрийн гараараа хийсэн учраас тэр нь өөрт нь бүр илүү гоё харагдах ч юм уу тий. За тэгээд гар урлалаар хийдэж байгаа учраас гар урлалын зүйлсүүд ерөнхийдөө бол маш нандин чамин. За тэгээд үнэтэй харагддаг. Үнэтэй харагдтанд үнэтэй гардаг. Манайх юм сургалт гардаг. Тэгтээ анзаарчилсан. Тэгтээ ийм бяцхан үйлчлүүлэгчд бол манайх сургалт юус орж байгааг юм байна. За тэгээ бяцхан хүүхдүүд бол зааж болох юм байна гэдэг талаас нь бас хадлаа. Өнөөдөр эхнэр хүүхдээ хоёртойгоо охин хоёртойгоо ингээд гар урлалын бүтээл хийж үзлээ. Тэгээ маш их таалагдлаа. Маш гоё байлаа.
Яг хамгийн гоё нь хэрэг энэ хивэнд хийгээд ингээ гаргаж ирэх мэдрэмж нь их гоё юм байна. Ер нь бол чөлөө цав цагаараа ийм гар урлал морлол хийх айгүй сонирхолтой байна. Гэр бүлээрээ ингээд бүгдээрээ хийж үзцгээрэй гэж хэлмээр байна. Гар урлалыг ер нь бол яад хийх болсон бэ гэхлээр гар урлал гэдэг талаасаа хүнд өхөд хүнд бэлэглэхэд аюу тийм гоё нандин мэдрэмжийг төрүүлэх болов гэж бодсон. За тэгээд гар урлалын зүйл гэдэг бол угаасаа яг ялтч хүний сэтгэл шингэж байгаа учраас тухайн хүндээ өгж байгаа үндж байдаг юм эсвэл өөрөө гэр орондоо тавих ажил төрөл дээрээ тавихад татны дулаахан мэдрэмжийг төрүүлдэг. Өнөөдөр маш гоё байлаа. Анхудаа ийм гоё өөрийн гараараа ийм гоё нөгөө урлагийн ийм янз янзын гоё хэлбэртэй ийм гаргаад хийж явах явцдээ айгүй гоё санагдсан. Хийгээд ямар юм гарч ирэх болоо гэж бодоод айгүй догтлолтой хүлээсэн. Манай гэр бүлийн үед өнөөдөр айгүй өчтөрөөс ахуулаад догтлолтой байсан. Тэгээ өнөөдөр ирээд ерөнхийдөө өөртөө ийм гоё ийм урлагийн декорууд янз янзын юмнууд хийгээд хийж явах явцдаа хүлээж явах гоё энергийг авдсан байна. Тэгээ өөрийн гараараа ийм бүтээгээд одоо энийгээ гэртээ аваачаа тавина гэж төсөөлөхлөөр бүр амар гоё санагдчихна. Ингээд нэгэн гэр бүлийн дулаан бүтээлчдэр энхэн өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн оролцогчид шиг таач бас гэр бүлтэйгээ хамтдаа ямар нэгэн зүйл урлаж бүтээж үзээрэй. Таны гараар бүтээгдсэн жижигхэн зүйл гэрттэй нь гэрэл, сэтгэлдтэй нь дулаан мэдрэмжийг авчирна шүү. Бүтээлч гэр бүл нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.